Сайн байцгаана уу? Энд маа байна. Та бүхэндээ өнөөдөр шархалсан зүрхний тухай ярих гэж бодсон юм. Исая 61-ийн 1-3. Эзэн бурхны сүнс миний дээр байна. Учир нь эзэн намайг зоогцоо сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд тамилсан юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгэн онцлогсод эргчлөөг тунхалж хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд мөн эзний тааламжжил бидний бурхны өршөө авах өдрийг тунхаглан бүх гашуудах шиг тайвшруулан Сионд гашуудтад өмсний оронд цэцгийн хэлхийг өгч гашуудлын оронд баяр хөөрийн тос гассан цөмсийн оронд магтаалын хувцс хоёрын тулд илгээсэн юм гэж бичсэн байдаг. Энэ бол Иесусийн тухай хэлж байгаа юм. Ягаад гэвэл Иесус Тэнгэрээс Бурхны хүүгээ биш харин хүний хүү болон ирсэн. Еврей 2:10 учир нь тэр өөрөө соригтон зовлон эдэлж байсан тул сорилтонд орохстод тусалж чаднаа гэж хэлж байна. Дуулал 34:18 Эзэн эмдэрсэн зүрхнүүдэд ойрхон байхаагаа сүнсээрээ гэмшигтийг авардаг. Тэгэхээр эмдэрсэн шархалсан зүрхтэй хүмүүс Иесус дээр ирэх ёстой гэсэн үг. Яагад гэвэл Иесус эзэн бурхан түүнийг эдгэж чадна. Ихэнх хүмүүс тусламж ирэн янз янзын газар руу очдог л доо. Зарим нь бүр баар савнд очдог, зарим нь арх уудаг, зарим нь хилдэд зодтолдог, зарим нь бүр чив чимээгөө болоод хамаг юмаа цойжилж орхидог. Ойлгочгүй хад чулуу шиг болцсон байдаг. Яг үнэндээ үнэхээр шархалсан зүрхтэй хүмүүс Иесус рүү ирэх ёстой гэсэн үг. Эмтэрсэн зүрхнүүдэд эзэн ойрхон байдаг. Сүнсээр гэмшигтийг тэрээр авардаг байна. Тэгээд өөрөө бас хүний дөрвтөрхөөр дэлхийн ертөнцийн ирж байсан болохоор бидний зовлон шаналлыг өсөөлөнг за тэгээд алдаа дутагдал хайртай дотны хүний алдагч гэсэн өмчлөн олон зүйлийг мэдэж байдаг гэсэн. Үнэхээр энэрэн үгүйсдэг байна. Иесусыг үнэхээр таньж мэдэх үед таны зүрх шарахыг Иесус эдгэдэг. Мэдээ зөвлөгч ч юм уу өндөр очиж болно л доо. Гэтэ яг эдгэдэг нэг нь Иесус Христ өөрөө байгаа. Тэгээд ч яг таны зовлон бүрэн ойлгож сонсох хүмүүс ариун сүнсээр л биш бол чадахгүй. Ягаад гэвэл тэр зовлон дотор тэр хамт туулаагүй. Хийсэн алдаа дутагдлыг шүүжиж магадгүй. Харин бурхан бол шүүдгүй, таныг хайрладаг. Үнэхээр хайртай учраас зуран ганц үгээ явуулсан. Тэгэхээр шаналсан зүрхтэй асуудлууд байгаад үнэхээр зовлонтой байвал Иесус рүү ортох тунда гэрэлд гарахад харин хүүхчний хийсэн ажлууд ил болох бөгөөд идэвхжүүлэлт явагддаг байна. Зөвлөгч юм уу найз нөхдөр очсон ч гэсэн үнэхээр хариун сүсээр биш бөгөөд таныг шүүд сонсох юм бол харин шарахыг чинь улам л сэтрүүлж орхино. Тийм учраас та бүхэн маань эхлээд Иесус рүү ирэхтэн. Идэвхжүүлэлт хийх ёстой болвол бас та бүхэн маань хагас өдрийн хичээлд сууж болно, өмнөх хичээлүүдийг сонсч болно. Иесус рүү ойртохтун. Та түүнтэй хувийн харилцаатай болгодог. Таны зүрхний хүслийг, таны зүрхний шарахыг бүрхэн ойлгож чадах хүн бол Иесус Христ мөнгөд би батлан дааж хэлж чадна. Иесус Христийг сайн мэдгүй бол Библийг сайн уншаарай. Мэддэг хүмүүсээс харин түүний тухай асуугаарай. Тэгэхэд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.